Өсвөр насны ахуйд хөвгүүдийн нөхөн үржихэн боловсролыг нэмэгдүүлэхэд эрхэм найнтанд төсөөлөж чухал үүрэг гүйцэтгэнэ. Өсвөр насны ахуйд хөвгүүдэд нөхөн үржихэн мэдлэг мэдээлэл хангалттай бус байдаг. Иймд сургуулийн орчинд тэдэнд чиглэсэн булан ажиллуулж шаардлагатай зүйлсийг авч хэрэглэх боломжийг олгож эхэлжээ. Эрхэм найнтанд төслийг Barlow World хязгаарлалтмал хувьцат компаниас хэрэгжүүлж байгаа юм. Төсөлд Дархуул аймгаас 4 сургуулийн материал илгээж шалгаруулалтанд өнгөрсөн онд ашиглалтанд орсон 31-р сургууль тэнцэж төсөл эхлүүлэх эрх авчээ. 31-р сургууль 10 бүлэгт 1378 сурагч суралцдаг юм а. Энэ ариун цэврийн өрөөнд суйрлуулсан төхөөрөмжөнд бол нийт өдөртөө 72 ариун цэврийн хэрэгсэл хийж цэнэглэх юм боломжтой ийм төхөөрөмжийг одоо суйрлуулсан байгаа. За энэ төхөөрөмжийнхөө талаар болон мөн одоо октод болон хүүгүүдтэй бэлгийн одоо боловсролын талаарх одоо энэ мото сургалтуудыг бас тус газраас одоо зохион байгуулж явуулж байгаа нь бас илүү олголттой тал юм болов уу гэж олж харж байгаа. За энэхүү эрхэм найнтанд төсөл нь Barlow World 15 дугаар баг 31-р сургууль болон гүйдний бүр солон улсын байгууллагатай хамтран 1 жилийн хугацаанд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байгаа. За энэ төсөл хөтөлбөр нь болохоор 10 жилийн хүүхдүүдийн ерхий боловсрол сургуулийн хүүхдүүдийн одоо эмэгтэйчүүдийн хувьд ариун цэврийн хэрэгслийг одоо нэг хүүхэд 3 ариун цэвэр авах сард эрхтэйгээр зохицуултыг хийж ажиллаж байна. За тухайн төхөөрөмж нь болохоор Barlow World компани нь одоо 100% мөнгө ололттойгоор тухайн ажлыг гүйцэтгэж ажиллаж байгаа. Төсөл хэрэгжүүлэгч компани Монгол улсад 3 охин тутмын нэг нь сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглээ авч чадаагүй улмаас хичээл бэлтгэл сургуультаа дасалдаг гэсэн судалгааг гаргажээ. Энэ байдлыг өөрчлөхийн тулд нөлөөллийн дуу хоолойг бодит ажил хэрэг болох үүднээс эдгээр машинуудаар дамжуулан өсвөр насны охидод туслах замыг нээсэн байна. 6-аас 12 дугаар ангийн охидод зориулсан энэхүү төсөл нь өсвөр насны охидын сарын тэмдгийн үед ашиглах ариун цэврийн хэрэглээг тусгай хайрцагт байрлуулах юм а. Охидод тусгай чип өгсөн сарын тэмдгийн үед 3 удаа үн төлбөргүй ариун цэврийн хэрэглэн сургууль дээр авах боломжийг бүрдүүлжээ. Вендинг машинд байрлуулах ариун цэврийн хэрэглээг Barlow World хязгаарлалтмал хувьцат компани бүтэн жилийн турш хариуцаж үн төлбөргүй олгоно. Вендинг машин ерөнхийдөө сургуулийн охидын одоо ариун цэврийн өрөөнд суйрлуулснаар энэ нь хүүхдүүдийг эргээд эвгүй байдалд оруулахгүй ч юм уу те хүүгүүд нь ч гэсэн одоо нэг охидуудыг ойлгодог болох энэ ирээдүйд нөхөн үржихийн одоо насны хүүхдүүдэд мэдээж ингээд том болоод аав ээж болно те багаасаа өсвөр үеэсээ эхлээд бие бинийгээ ойлгодог бие бинийгээ хүндэлдэг байх тэр хандлагыг ер нь суйрлуулах зорилттой л яг энэ төслийн маань гол одоо тийм зорилго нөрж байгаа. Сургуулийн эмч тухайн вендинг машинд хяналт тавьж дуусан тохиолдолд цэнэглэх охидод зөвлөмж өгч ажиллана. Эрхэм найнтанд төсөл нь 3 дахь жилдээ улсын хэмжээнд хэрэгжиж байгаа. Улаанбаатар хот Өвөр хангаа Дархуул аймагт нийт 28 вендинг машин суйрлуулжээ. Тус машин 24 цагийн турш ажиллах боломжтой. Сарын тэмдэг ирсэн нөхцөлд бол 2-3 цаг тутамд хэрэглэлээ бол солих хэрэгтэй байдаг. За өглөө хүүхэд маань 8 цаг гээд сургууль дээр хичээлдээ ирлээ гэж бодоход ахлах ангийн хүүхдүүд бол 1-2 цаг хүртэл нийтдээ ойролцоогоор 6 цаг хичээлэлдэг. Тухайн үед бол ойролцоогоор яг хэрэглэлийг бол 2-3 цаг тутамд тогтмол солих хэрэгтэй байдаг. Өсвөр насны охид гэлтгөө хөвгүүдийн нөхөн үржихэн бэлгийн болон нөхөн үржихэн эрүүл мэндийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх хандлагыг өөрчлөхөөр зогц сургалтыг зохион байгуулж байна. Төслийг хамтран хэрэгжүүлэгч Дархан сумын 15 дугаар баг Гүд Неброс олон улсын байгууллагаас өсвөрийн клубын сурагчдыг үеийнхний сурагч багшаар бэлтгэхэд анхаарч сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтаар бол хүүхдүүд маань сургагч багшаар бэлтгэгдэж байгаа. Энэ маань өсвөрийн клубын хүүхдүүд гэсэн. Эдгээр хүүхдүүд маань цаашлаа дамжуулаад сургалтаараа дамжуулаад бэлгийн болон хүн үржихийн эрүүл мэндийн талаар мэдлэг ойлголтыг хүүхдүүдэд түгэн мөн зөв дадал хөвшилт уриалгах ийм сургалтыг цааш нь төгөх хүүхдүүд байна. Сургалтанд хамрагдсан сурагчид зөвхөн өөрийнхөө сургуулийн найз нөхдөдөө мэдлэг хуваалцахаас гадна аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн үе тэнгийнхэндээ нөхөн үржихүй бэлгийн боловсрол нь ичих зүйл биш гэдэг ойлголтыг өгөх зорилготой юм а.